шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг худалдаа авдаг энд эрэлтийг Энэ бол Монгол улсын 6 аймгийн газар нутаг дээрээс 2500 малчит фермерүүдээс өдөр болгон сүүх цуглуулаад Улаанбаатар хотыг тойрсон 300 км-ийн радиусаас өдөр болгон сүүх цуглуулаад бол явж байгаа. За тэгээд тэндээс ерөнхийдөө гарч байгаа бүтээгдэхүүнүүд бол бага. Одоо бид эдийн гол асуудал бол нөгөө ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг сүү хөтөлбөрт энэ жил ингээд хэсэгчилж хамруулж байгаа. 1-ээс 5 дугаар анги. Ирэх жил бид нар чинь 1-ээс 12 дугаар анги гэсэн хөтөлбөрлөө явахын тулд эцэгчүүдэд хамгийн их чухал бидрээс шаардаад байгаа зүйл нь энэ сүү чинь заавал яг үнэний сүү байх хэвээр, хуурай сүү байх ёсгүй, органик байх хэвээр гэдэг ийм одоо шаардлагуудыг тавьж байгаа байхгүй. Тэгэхээр дээр нь эцэгчүүд бас энэ зарим хүмүүс юу гэж ярьж байгааг бол энэ сүү өөрөө нөгөө нэг лактозгүй нөгөө сүүнд мэдрэг чанартай хүмүүс хүүхдүүдэд харшил өгдөггүй байх хэвээр. Хоёрдугаарт яг цэвэр үнэний сүү байх хэвээр гэдэг ийм шаардлагуудыг тавьж байгаа. Тэгэхээр одоо сүү үйлдвэрлэдэг одоо хамгийн том компани танах байгаа бох. Зөвхөн эх жилийн бидний агуулга бол ямар араа өөр агуулга руу шилжээ. Энэ сүүг баяжуулсан сүү бай. За тэр саяны нөгөө мэдрэг чанартай хүүхдүүдэд бас өөрийг үйлдвэрлэе тийм ээ. Фри лактоз гэдэг юм уу те. Ингээд тодорхой сүүний үйлдвэрүүдийг ерөнхий боловсролын сургуулиудыг ингээд дүүргээр бүсчил сонгон шалруулалт хийгээд тэгээд дотор нь танах өөрөө хөрөнгө оруулалтаа хийгээд юутай бай. Нөгөө сүүний автоматуудыг байрлуулъя тий. Одоо юу гэдэг нэг нь дүүрэг хоёр дүүргийг танах хариуцт юм уу? Бусдууд нэг дүүрэг хариуцт юм ингээд ямар ч хэлсэн хэдүүлээ савлж ингэж хог хаягдл үүсгэлгүйгээр хүүхдүүдэд шууд нөгөө халуун бүлээн яг нөгөө өөрт нь уухад зориулагдсан сүүнүүдийн ийм автоматуудыг давхарт нь байрлуулад өглөө хичээл эхлэхээс өмнө ирээд нөгөө халуун сүүгээ автоматтай хийцдэг. Тэгээ хүүхдүүд болгоо өөрийн гэсэн ийм сэнжтэй аяхтай яг сүүний уух цагаа ингээд сургуулийн удирдлагууд нь тохируулцдаг тий. Одоо 8:30-д тэднийх 9 цагаас тэднийх 9:30-аас тэр бүлэгч хийдэм. Тэгээ гарч ирж уучлаа хүүхэд болгоо нөгөө аягаа сайхан угаагаад уутандаа игээ цүнхэндээ хийцдэг. Ийм байдлаар нэг талтаа нөгөө хүүхдийг бас нөгөө ийм хог хаягдл үүсэхгүй байх талын зөв зам үйлийг бий болгох тал дээр би бас та бүхэнтэй хамтарч ажиллая гэдэг өнөөдөр миний танай үйлдвэр дээр ирж ажиллаж байгаа. Ерөөсөө хэлэх гэж байгаа мессеж тэр